Анх удаа сонгуул явууллаа гэхэд бол маш их амжилттай явууллаа. За сонгуул болгоно гарч ил байдаг тэр мөнгө төгрөг тараасан байсан тэр нь тэгээ нотлогддгоо. Тэр бол ач холбогдолтой. Манай арчилсан намын гишүүд бол энэ сөрөг хар PR гэж нэрлэдэг юмд автагдахгүй. Тэр нэг 5-10 мянган төгрөгөнд автагдахгүй. Өөрийнхөө орол сонголтоо хийдэг. Тэрийг та бүхэн энэ шүнжэнгөө гаргасан дэлгэснээр гаргасан тоонуудаас бол харж байгаа бах. Ер нь бол сонгуул эхлэхдээ л манай гишүүд сонголтоо хийцэн байсан нь бол энэ судалгаанаас бол харагдаад байгаа. Тэгэхээр улс орны хэмжээнд анх удаа улс төрийн нам ийм том сонгуулийг өөрийнхөө нуруунд дээр зохион байгууллаа. Маш их зардал гардаг юм байна. Манай 5 нэр дэвшигчийн зардлыг тэгшгэн хувааж гаргасан. За сонгуулийн эхний өдрүүдэд бол яас их мөнгө авдаг гэдэг яриа байсан. Ийм их мөнгө авахаас өөр аргагүй. Ягдвал 6 дугаар их хурлаас энэ сонгуулийн зардлыг 100% нэр дэвшигчээр нь гаргуул гэдэг ийм тогтоол гаргасан учраас байсан. Тэгээ энэ мөнгө ямар хувьяас нь авч байгаа биш. Залуу хүмүүс оролцуулахгүй гэсэн. Залуу хүмүүсийг үнэхээр намын даргын сонгуульд амжилттай оролцъё гэж бодож байгаа юм бол хандив хөл хэрэгтэй шин. Тэгээд манай тавуулаад хандив цуглуулж оролцсон. Тэгээ иймэрхүү байдлаар сонгуул бол явж өнгөрсөн. Бүх одоо аймгийн төв томоохон хотууд дүүргүүд дээр нийт намын гишүүдтэйгээ уулзсан 119 мянган сонгогч татвараа төлсөн намын гишүүд өнөөдрийн сонгуульд оролцсон санал өгсөн. 70 гаруй хувийн эрдэстэй байсан. Тэгээ гарч байгаа үр дүнг та бүхэн харж байгаа. Одоогоор сонгон хайрхан Төв аймаг 2-ын дүн ирээгүй байхад улсын хурл дахь арчилсан намын бүлгийн дарга улсын хурлын гишүүд Содон зүртэ Эрдэнэ бол тэргүүлж байна. Энэ хоёрын дүн 100% нийлж ирээч хэн нэгэн хүндээ одоо хамгийн ойрхон байгаа Алтууйд ирээч гүйцэхэргүй ийм тасархай сонгуулийн дүн гарчлаа. Одоо манай бусад нэр дэвшигчд бас ялагдлаа хүлээн зөвшөөрч цааш хэрхэн хамтран ажиллахаа яриад явах болов гэж би найдаж байгаа. Сонгуул эхэлсэн өдөр миний хэлсэн үг тэр. Одоо ингээд сүүлчийн өдрөө бол гарах ёстой. Янз бүрийн зарга хийгээд яваад байх юм бол муухай харагдах байх. Нэг дүүрэг нэг аймгийн дүн мэдээ. Төв аймаг сонгон хайрхан дүүрэг. Энэ шалтгаан нь юу юм бол та энийг олж мэдв. Сайн мэдэхгүй байна. Яг бол Оюнбаатар дарга хэлснээр бүгдээрээ уцаа цацлагаад хариулахаа болчлаа гэж юм л да. Уг нь сонгуулийн дүнг бол нин даруй хөргүүлж явах дүрм журамтай л да. Нин даруй гэдэг бол дуусах цаал гэсэн үг. Тэрнээс маргааш нь биш, нөгөөдөр нь биш, нөгөөдрийн маргааш биш. Анх удаа нийт гишүүдээс сонгогдсон намын дарга боллоо. Би өнөөдөр Facebook пэйжн дээр бичсэн байгаа. Сонгуульд санал өгөхөөр явж байгаа зураг оруулаад фракцуудаас гуйж дарга болдог. Төрийн эрх мэдлийг хүртэл авцсан байгаа олигархууд гэж байгаа. Манай намын эрх мэдэл дотор бас байна. Тэгээд тэр хүмүүстэй зогсож тэдний харцаар амьдардаг намын дарга одоо ингээд инх болдоор дуусж байгаа. Эрдэнэ намын арчилсан намын шинэ дарга Эрдэнэ болвол нийт 119 мянган гишүүнээс сонгогдсон ямар ч фракцийг үл тоож ажиллах, ямар ч олигархийг үл тоож зөвхөн улс орныхоо төлөө ажиллах, намаа ялтанд хүрэх талаар ажиллах бүрэн мандатаа анх удаа авч байгаа. Одоо тэр хүнд айхан байхгүй. Одоо над шиг ингээд альбилцаад байхгүй л гэсэн.